төрийн хэмжээний компаниудын засаглал бүтээмж ил тод байдлыг сайжруулах хуулийн төсөл за өнгөрсөн 5 дугаар сард улсын хурлд өргөн баригдсан. Тэгээд одоо бол хилцэгдэж эхлэегүй байгаа. Энэ одоо өргөн баригдсан хуулийн төсөлтөөр яг та бүдээрээ ярьж байгаа засаглалтай холбоотой тий гүйцэтгэх удирдлагын одоо төсвөө захиран зарцуулах одоо хэрэглээтэй холбоотой за мөн компани одоо үр ашгийг сайжруулахтай холбоотой бүх асуудлууд цогцоороо тусч чадсан уу? Жишээ нь одоо төрийн хэмжээний компаниудын засаглалыг зөвхөн санхүүгийн тайлгналагаас гадна өөр одоо KPI ч гэдэг юм уу үнэлгээний маш олон систем байдаг шүү дээ. Энийг нэвтрүүлэх боломж байгаа. За төрөмжит компани энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор шинжилгээ үрээнд ер нь юу их хэвтан бэ гэдэг. За нэгдүгээрт ил тод байдал байдаг. OECD-ийн зарчмын дагуу төрөмжит компани ил тод байдал мэдээлэл байна уу гэдэг. Одоо биднэрт хамгийн их одоо анхаарлын төвд байгаа Эрдэнэс 5-7 санхүүгийн тайлан бидний гар дээр байна уу? Бид нар анализ хийх боломж байна уу? Нэгдүгээрт. За бусад төрөмжит компаниуд сая Мяти асуудал яригдж байна. За мөн одоо эрчим хүчний салбарын төрөмжит компаниудын асуудал яригдж байна. Энэ байгууллагуудын мэдээлэл ил тод байна уу? Тэгэхээр энэ хуулийн төсөлтөөр ялангуяа нийтдээ нэг 36 орчим мэдээлэл заашгүй олон нийтэд вебсайтн дээр тавьж мэдээлэх ёстой гэсэн нэг юм агуулга байгаад байдаг. Гэтэл одоо манай төрөмжит компаниуд нэг үндсэндээ нэг 122 орчим компани дотор хэдэн вебсайттай байгаа бай. Хэдэн вебсайт дотроо тайлангаа ил тод болгож байгаа гэдэг. Эхний асуудал юм байна л да. За ингээд ил тод болсноороо үндсэндээ нөгөө бидний хардас сэрддэг олон асуудлууд бас нэг талдаа гарах юм ихний боломж гарч байгаа. За дараа нь одоо байгаа төрөмжит компани бүтцийн шинжилгээг заашгүй хийх ёстой. За бүтцийн шинжилгээ гэдэг нь нөгөө ихлээр шаардлагагүй хэрэгцээгүй зарим төрөмжит компаниудыг татан болгох. За эсвэл хооронд нэгтгэх тийм ээ. За ингээ өсөлтөх чадварыг нэмэгдүүлэх гэдэг ингээ маш олон засаглалын боломжууд гарч байгаа. За дараа нь үйл ажиллагаа өргөжүүлэх чиглэлээр одоо та бүхний хамгийн их проблемтай асуудал бол энэ төрөмжит компани удирдлагуудын цалин урамшуул. Тэр цалин урамшууллыг гүйцэтгэлтэй нь уялдуулдаг байх, KPI-аар үнэлдэг, аудит хүний нөөц үндсэндээ маш өндөр түвшинд ажилладаг. Ядаж төрийн томоохон уул уурхай компаниуд жилдээ нэг удаа олон улсын хүлээмжшүүх за аудитын байгууллагаар санхугаа үйл ажиллагаагаа тайлгнадаг, хянуулдаг ийм одоо тогтцсон горимлууд бид нар орохгүй бол төрөмжит компанийн асуудал шийдэгдэхгүй. Тэгээ энэ хуулийн төслийг бас та бүхэн захин орчинд байршсан байгаа учраас тэр төсөл дээр ерөнхийдөө танилцах боломжтой. Зөв судлаачийн хувьд харахад бас энэ төсөл дээр саналаа өгж ирсний хувьд бол харахад хуулийн төсөл их боломжийн төвшөнд. Одоо бидний тулгамдаад байгаа асуудлуудыг бас одоо давах хэмжээнд хуулийн төсөл бол одоо бэлэн болсон. За энэ хууль батлагдаад хэрэгжилт нь ямар байх, үр дүн нь ямар ах вэ гэдэг бол дараагийн асуудал. Ямар ч гэсэн 3-4 жил нэлээд их сэдвээр гэрсэн төрөмжийн болоо зохицуулалтын газрууд, за холбогдох төрийн байгууллагууд, судлаачид бүгд л энэ дээр аж холбогдлогсон. Одоо гол нь энэ хуулийн төслийг яаралтай батлуулах, хэрэгжүүлэх ийм л чухал асуудал бидний өмнө тулгараад байна л да. Улс төрийн одоо зориг гаргах шаардлагатай. Тийм зохицуултууд байгаа юу? Тийм. Тэгэхээр одоо мэдээч энэ юу гэж хараад байна гэхээр хуулийн төсөл маань бараг сүүлийн 2-3 жилийн хугацаанд яриад олон нийтээр хэлцүүлэгдээ ингээ явж байгаа. За энэ хуулийн төслийг одоо хууль тогтоогчид төрийн эрх барих байгууллагаар батлуулах юм хэрэгцээ шаардлага бол байна. Тэгэхээр би зүгээр судлаачид юу гэж хараад байна гэхээр энэ хуулийн төслийг удаашруулах, батлахгүй байх тийм нэг ашиг сонирхол тэнийг нь байна уу даа гэдэг тийм ээ. Өөрөөр хэлбэл бараг сүүлийн 3 жил энийг ярьж байна. Бараг залхахтлаа гэдэг шиг олон нийтийн мэдээлэл хэрэгслээр за судалгаанууд бол зөндөө хийгдсэн. Гэтэл энэ хуулийн төсөл явахгүй байгаа нь бас нэг хин нэгний ашиг сонирхлыг нөлөөлж гин үгүй гэж харж байгаа. Хоёрдугаарт нэгэн төрийн өмчлөлийн шинжилгээ гэж бол зоригтой байх хэрэгтэй. Тэг хин нэгэн бүлэглэл юм уу хин нэгний ашиг сонирхлоос илүүтэйгээр том зургаараа харах төрөмжит компани шинжилгүүдэд зоригтой хийх юм хэрэгцээ шаардлага байна. Энэ дөр бол магадгүй улс төрийн манлал хэрэгтэй байх гэж ингэж бол харж байгаа. Тасаа хэлж जैन. За энэ хуулийн төсөлтөөр бол за санхүүгийн баримтуудаас те олон нийтэд ил тод болох одоо мэдээллүүдээр 130 гаруй гэх шиг боллоо те таны сайн мэдээлэл 97 орчим мэдээлэл байгаа шүү тэгээд энэ мэдээллүүдийг ил тод болгоно гэж байна. Гэтэл өнөөдрийн хүртэл за ганцхан жишээ Эрдэнэс 5-7 гэдэг компани дээр хийгдсэн байсан нүүрсний одоо худалдаах гэрээн дээр бол 500 гаруй гэрээг сая одоо засгийн газрын шийдвэрээр бол ил болгосон. Гэхдээ энэ дээр бас тодорхой одоо дүгнэлт хийгээд анализ хийхэд бас төвөгтэй юм нөхцөл байдлууд байсаар л байгаа тийм. Өөрөөр хэлэх юм бол ямар үнээр одоо тухайн гэрээг одоо хийсэн юм бэ гэдэг мэдээлэл нь бас төдийлөн одоо нэлээд биш байна. Тэгэхээр одоо байгаа мэдээллийн хүрээнд л энийг ингээд тавих юм уу эсвэл 97 гэдэг нь хангалттай хэмжээний санхүүгийн мэдээллийг ил гаргаж ирэх боломжтой юу? Тийм. Тэгэхээр альва нөгөө компани засаг сайжрах хамгийн гол зүйл бол ил тод байдаг л та. Тэгээд сая бол бид нэр одоо нүүрсний хамгийн том эрдэс тавлага компанитай холбоотой маш том улс төрийн асуудалд бид нар орлоо тийм ээ. Тэгээд энд хамгийн том асуудал нь юу гэсэн гэхээр мэдээлэл ил тод байгааг гэсэн. Тэгээд байгууллагын нууцад төрийн нууцад авдаг.
Тэгээ одоо энэ хэрвээ хуулийн төсөл маань энэ хууль дээр батлагдвал тодорхой төрлийн тэрэн дундаа 97 төрлийн багц мэдээлэл ил болох гэж бүх компаниуд адилхан том жижиггүй тийм. Тэгэхээр Эрдэнэс 5-7 цаашдаа маш олон төрлийн аптек гэрээнүүд хийхдээ тэр гэрээн нийл тод байршдаг байх юм стандарт руу орно гэсэн үг л дээ. Одоогор яг үүнийг зохицуулсан хууль байхгүй учраас тухай бүрдэл шийдвэр гаргаад тухайн үед л одоо юу гэдгийг засгийг толгойлж байгаа этгээ шийдвэр гаргаад мэдээлэл инээл болгоод байна л да. Тэгээ одоо биднэрт байгаа хэдхэн тооны гэрээнүүд ах шиг байна л да. Одоо үүний ард бас ямар гэрээ илчлүүд ямар мэдээлэлүүд байгаа бид нар мэдэхгүй байна л да. Тийм. Тэгэхээр энэ хуулийг яаралтай баталснараа энэ мэдээллүүдэд тол болох. За энэ дээр тулгуурлаад бид нар бас олон нийтийн зүгээс хяналт тавих төрөмжит компаниуд ийм боломж гарч байгаа. Хоёрдугаарт яг энэ хуулиуд дотор ялангуяа хуулийн төслийг та бүхэн бас харах юм бол энэ төрөмжит компаниудын удирдлага энэ удирдлагт бол улс төрийн нөлөөлөл маш их. Одоо өөрөөр хэлбэл хин томилох гэдэг асуудал байдаг. Хараат бусаар ажилдаг. Ийм боломжийг олох хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төрөөс их хамааралтай байж идэг. За тийм учраас энэ хуулийн төслөөр төрөмжит компаниудын төлөөлөлт зөвлөл юм уу гүйцэтгэх удирдлага олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулдаг. Түүнийг нийлт тод нээлттэй байлгадаг. Ингээд төрийн албаны сан гэдэг шиг төрөмжит компани удирдах төвшөнд ажиллах хүмүүсийн нэгдсэн сан үүсдэг. Тэр сангаас хамгийн боломжтой, хамгийн шилдэг, хамгийн чадвартайг нь ямарваа нэгэн нөлөөгүйгээр улс төрийн нөлөөгүйгээр сонгодог, ажилтдаг ийм боломжийг төрөмжит компанид олохгүй бол байгууллагын тоз гүйцэтгэх удирдах гэдэг бол ер нь компани зүрх байдаг л да уурга тарих. Энэ дээр ямар нэгэн улс төрийн нөлөөлөл хин нэгний хараат байдал бий болоод ирэх юм бол тэр компани 1000 ил тод байгаад 1000 сая ажлаад ер нь их төвхтэй байдаг. Тэгэхээр засаглалын онолын хувьд бол хамгийн гол зүйл бол туцыг ил тод одоо бүрэн эрхээ хин нэгнээс хамааралгүйгээр хэрэгжүүлэх энэ боломжийг хуулиар олох хэрэгтэй. Заавал одоо жижиг компаниуд юу гэдгийг 9 туцын гишүүндээ байх албагүй 5 байх боломжтой. Зарим компаниудад нэгдсэн туцтай байх боломжтой гэдэг ингээд. Тэгэхээр эн чинь бас давхар одоо компани тухай хуулийн дээр ч гэсэн өөрчлөлт орох шаардлага гарч байна. Нэг зүйлийг төгсгөлд нь товчхон асууя. За үндэсний аудитын газар гэдээ байгаа. Түрүүн та бол олон улсын одоо мэргэжлийн хүлээн зөвшөөрөгдсөн аудитор төрийн өмчийн компаниудын үр ашигтай адил за бүтээмжийг бол үнэлүүлж авах хэрэгтэй гэж байна. Гэтэл манад одоо үндэсний аудитын газар гэдэг нь бүхэл бүтэн төрийн том аппарат систем ажиллаж байна. Энэ одоо байгаа аудитын газрын дүгнэлт нь шаардлага хангахгүй байгаа. Эсвэл нөгөө аудитын газраас гаргасан дүгнэлтийг одоо хүлээж авдаггүй нэг юм сул тал байгаа ш. Энэ нь бас хуулийн зохицуулалттай хамааралтай байна. Тийм. Тэгэхээр нөгөө төрийн аудит бол үндсэндээ хийх ажлаа чиг үүргээ гаргаад алдаатай, дутагдaltaй, эрсдэлтэй байгаа зүйлийг тодорхойлоод их баригчдад өгчөж байна л та. Үүн дээр тулгуурлаад ямар шийдвэр гаргах уу, яаж одоо хариуцлага тооцох юм уу, эсвэл үргэлжлүүлэх юм гэдэг эцсийн шийдвэр үндсэндээ засаг дээр ирж байгаа байхгүй. Гэтэл энэ ажил одоо төрийн аудитаас илүүтэйгээр түүнийг хэрэгжүүлж байгаа нөгөө хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа төр болон түүний одоо харьяа байгууллагуудын энэ аудитын дүгнэлтэн дээр тулгуурлаад дараагийн шийдвэрээ гаргах нь энэ төрийн байгууллага байхгүй. Одоо нийт төрөмжит компани дээр нийтдээ 7 юм төрийн захиргааны байгууллага хувьцаа эзэмшигч эрхийг хэрэгжүүлж байгаа. За ингээд сангийн яам төрөмжийн бодлого зохицуулалтын газар. Энэ байгууллагууд дээр холбогдох өөрийнх нь харьяа бүхий төрөмжит компаниудын дүгнэлт тайлан мэдээллүүд аудитын дүгнэлт очиж л байна л та. Тэгээ тэн дээр тулгуурлаад одоо энэ хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа нийт Монголын ард түмнийг төлөөлөөд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагууд өөрсдөө ажиллах хэрэгтэй. Хариуцлага тооцох хэрэгтэй. Ягаад алдагтайс ямар асуудал гарсан гэдгийг өөрсдөө хувьцаа эзэмшигчийн бол өмчийн эзэн бол хариуцлага тооцох эрх нь уул нь бол байгаа байхгүй. Гэтэл энэ ажил дээр их хойрог байгаад идэг. Уг нь бол хуулиараа ийм эрх нь байгаа тийм ээ. Өөрөөр хэлбэл компани хувьцаа эзэмшигч бол өмчийн эзэн. Жилийн эц туц гүйцэтгэх удирдлага тайлангаа жилийн эц танилцлаглаа алдаатай оноотой буруу зүйл байгуул хувьцаа эзэмшигч хариуцлага тооцох эрх нь байгаа ш. Гэтэл зарим хувьцаа эзэмшигч нь магадгүй өөрөө холбоотой байх, улс төрийн нөлөөлөлтөй байх ийм дүр зураг байгаа учраас үндсэндээ биднэрт 1000 гой дүгнэлт гаргаад 1000 гой санал зөвлөмж гаргаад хариуцлага тооцох субъект нь ажиллаа ихгүй энэ ажлууд өөрөө явахгүй л дээ. Тэгэхээр цаашдаа төрөмжит компаниудыг төрийн аудит хяндаг нь зөв байх хэвээр дээрээс нэмэгдээд нэгэн тал томоохон компани бол олон улсын хөндлөнгийн аудитаар тайлангаа хянуулдаг ийм жишг рүү орох хэвээр гэж байна.